нийслэлийн ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгүүдэд нэг нийтдээ энэ 100 энэ жил бол нэг 5.3 орчим тэрбум төгрөгийн засварын ажлууд хийж байгаа. Нийслэлийн төсвөр 26 ажил, улсын төсвөр 23 ажил, дүүргийн төсвөр 17 ажил, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 13 ажил, фоны өвсний үндсээр 4 ажил, нийтдээ нэг 83 ийм засварын ажлууд явагдаж байгаа. За энэ засварын ажлууд маань бас нөгөө нэг ер нь бол нийслэлийн засаг дарагч тэр босол шинжлэх спортын яамнаас ч тэр ер нь 8 сарын 15 20-нд засварын ажлаа дуусгаа гэсэн юм чиглэл өгөөд байдаг. За бид нар бол яг боловсролын байгууллага зүгээр одоо ашиглагчийн үднээсээ ингээд одоо ингээд хурдл төрүүлж өгөөч гэдэг. Тэгээ энэн дээр нөгөө нэг худалдаа авах ажиллагаа тендер зарлагдах юм. Тэр бол бас нэлээд ингээд хоошлогдсноос болоод ажлууд ер нь засварын ажлууд бол бас хэрэгжилж яваханд харуулхан хангалтгүй байгаа. Сургууль цэцэрлэг эхлэж байгаатай холбоотойгоор энэ зогсохыг хоригдсан газруудад тээврийн хэрэгслээ байршуулж хөдөлгөөн саатуулдаг. Ягуун хүний зам талбайг хааж хөдөлгөөнд оролцох хоригдсан газар зогсдог энэ автомашинууд дээр бас тодорхой хэмжээний зөрчлүүдийг захин хэлбэрээр авч бид нар харамжаа тооцож байна. За өнөөдрийн байдлаар 248 мянган зөрчилд 2,629 сая төгрөгийн торгуул оногдуулсан байх жишээтэй. За иргэн бүр цагдаа буюу e-полиц аппликейшнийг ашиглаж мөн арга хэмжээ тооцож өнөөдрийн байдлаар 5876 зөрчилд 117 сая төгрөгийн торгуул оногдуулсан байна. За мөн захим цагдаа, замын цагдаа хуудасаар дамжуулан энэ сургууль орчмын бүсд буюу бусад хорооллын доторх замуудад хөдөлгөөнд хоригдсан газруудад тээврийн хэрэгслээ байршуулсан тээврийн хэрэгслүүдийг арга хэмжээ тооцох ажлыг иргэний оролцоотойгоор хийж байна. За бид нар зарим сургууль цэцэрлэгүүдийн орчимд энэ явган хүн зорчих боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр зарим хааш талбайг, зам талбайг ингэж хязгаарласан хайрт ажиллагуудыг хийж байршуулж байгаа. Энэ жингэлтэй дүүргийн 33 дугаар цэцэрлэгийн баруун талын зам дээр ингэж тээврийн хэрэгслүүд байршуулдаг байсныг боловч шон байршуулсан байна. Мөн жингэлтэй дүүргийн 4 дугаар хороо 17 дугаар байрны орчимд ийм хайрт ажлуудыг хийж байршуулсан байна. Халдварт болон халдварт бус ялангуяа халдварт өвчин олон одоо биднэрт бол муу туршлага байгаа. Тийм учраас энийг бас эндээс энэ рүү бас нэлээдээ анхаарал хандуулахгүй болохгүй. Тэгээд эрсдлүүд нэлээд байгаа учраас энэ дээр дүүргийн боловсролын газар, нийслэлийн эрүүл мэндийн газар, нийслэлийн боловсролын газар хамтраад энэ ажлаа эрчимжүүлээд бас тайлан мэдээг над дээр ирүүлээ. За скул полис бол явж байгаа юм. Энэ бол яваад сурцсан ажил учраас энэ явдгаараа явчихна. Цэцэрлэгийн захин бүртгэлийн ажил бас 3 дахь жилдээ явж байгаа учраас өмнөх жилүүдэд бол алдаа дутагдал бүх юмаа засаад явж байгаа. Эхнээсээ нэлээд сайн ажил явцсан. Одоо энэ хөдөө орон нутгаас оюутан сурагчид гээд ингээд амар зугаас усууд бүгд дуусаад хүрээд ирнэ. Тэгэхээр замын хөдөлгөөн яг жилийн энэ нэг 2 сүүлийн 2-7 хоног бол маш ачаалттай болдог. Энэ дээр танах тусгаад төлөвлөгөө гараад явж байгаа. Дээрээс нь энэ дүүргийн дарга нар бас анхаарах нэг юм байна гэж харлаа. Яг өөрсдийн харьяа дүүргийн сургууль цэцэрлэгийн орчмын тэр нэг түүц барьцсан явган хүний гарц орц нөгөө зам чөлөөлөх аян зөвхөн одоо замын газар биш дүүргийн засаг дарга нар бас энэ дээр нэлээд анхаарал хандуулад ялангуяа сургууль цэцэрлэгийн орчмын энэ зам чөлөөлөх ажлууд дээр бас анхаарлаа хандуулахыг хүсэж байна. Энийг 16 оноос эхлээд нийслэлээс бид нэр санаачлаад энэ байгууллагын иргэд цэцэрлэг гэдэг нэг юм цоошин бас нэг юм тогтолцоо гаргаад ирсэн. Өөрөөр хэлбэл төрөөс хувьсах зарлыг даагаад байр савд энэ байгууллага өөрөө даагаад ингэж явж байгаа. Энэ бас нэлээд сайн туршлага болсон. Яам бол одооноос эхлээд энийг бас ойлгоод бас яам бас анхаарад бас нэлээд сайн дэмжиж явж байгаа. Энэ дээр дахиад түрүү жил бид нэр нийслэлийн харьяа төр захиргааны байгууллагуудад алтан доот өгөөд явцсан. Энэ жил бас дахиад явчих. Энэ мартагдаад явдаг жилийн өмнөх нөхцөл байдал бас өөрчлөгдөд явдаг болохоор бас байгууллагын дэргэд цэцэрлэгийг байгуулахын боломж бас нэгдэнэ. Дүүргүүд энийг анхаараарай. Би бол энэ хаал дүүрэг бол байгуулаа явуулсан. Бусад дүүргүүд бас энэ байр савныхаа байдлыг бас зохицуулаад дүүргүүд яг хажуудаа энийг байгууллагын дэргэд цэцэрлэг байгуулаа явуулчихвал бид нэр хамгийн ойрхон төрийн өмчийн цэцэрлэгийн дугаарыг өгөөд тэр салбарыг нь л нэгэд өгчтэй. Тэгэхээр тэрэн дээр багшлах боловсон хүчин ажилчид тэр хоол унд бүх юмыг хангах чинь төрөөс хувьсах зардал гарчин. Өөрөөр хэлбэл энд ерөөсөө ямар нэг мөнгө төлбөр ерөөсөө дүүргээс бараг мөнгө гарахгүй зөвхөн байрны асуудлыг шийдчихвэл нэг юм сайн ажил байгаа. Энийг манай дүүргийн дарга нар бас анхааралтай аваарай.
За ийм үүрэг даалгаврыг өгье. Ингээд энэ ажлын хэсгийн хурал 9 сарын 1-ний хичээл эхлэхийн өмнөх 7 хоногт нэг удаа дахиж хуралдаад өнөөдрийн өгсөн үүрэг даалгаврын биелэлтүүдийг авна. Энэ өнөөдрийн ажлын хэсгийн хуралтай холбоотойгоор 9 дүүргийн засаг дарга нар энэ дараагийн ажлын хэсэг дээр нэг бүрчлэн мэдээлэл хийнэ.